Иудээчүүдийн ахлагч нар өөрийг нь барьж алахыг хүсэж байсан учраас Есүс Иудэ аймагт очилгүй Галил аймгаар явлаа. Майхан гэдэг баяр ойртоход дүү нар нь Есүст итгэхгүй байгаагаа харуулж хэн ч гэсэн нэр алдарт дуртай учраас нууцаар юм хийдэггүй. Та тийм гайхамшиг одны өмнө бүтээх хэрэгтэй. Дагалдагч нартай ажлаа үзүүлээгүй бил баяраар Иудэ аймагт очив. Тэнд одоо олон хүн цуглаж байна. Гэлээ. Миний алдарших цаг хараахан болоогүй. Та нар хүссэн цагтаа нэр алдар олж чадна. Үн төрлөختөнд та нарт хорсохгүй. Харин тэдний гэмтээ болохыг би гэрчилсэн учраас надад хорсож байна. Та нар тэр баяртаа оч. Миний цаг хараахан болоогүй байгаа учраас би одоо очихгүй гэж Иесус хэллээ. Дүүнэр нь Иерусалим хот руу явсны дараа Иесус тийш нууцаар очлоо. Иерусалим хотод Майхан гэдэг баяр байж, Иудээчүүдийн ахлагч нар Есүсийг хайн тэр хүн хаана байна гэж олон хүнээс асууж сурж байлаа. Хүмүүс Иудээчүүдийн ахлагч нараас айж Есүсийн тухай ил ярьдаг байлаа. Зөвхөн далдуурал, зарим нь сайн, зарим нь мэхлэгч гэж хэлэлцдэг байлаа. Баярын эд үеэр Есүс Иерусалимд очоод сүмийн хашаанд орж сургаал заалаа. Сургаал нундагчид гайхаж тасарч энэ боловсралгүй хүн ийм их юм яаж мэддэг вүлээ гэлцлээ. Есүс тэдэнд хандан. Энэ бол миний сургаал биш. Намайг илгээсэн ертөнцийн эзний. Энэ сургаал хэнийх болохыг ертөнцийн эзний үгийг дагах хүсэлтэй хүн бүр мэднэ. Өөрийнхөө үгээр бусдыг сургаж байгаа хүн өөрийгөө өргөмжлүүлэх хүсэлтэй нь илэрхий. Харин ертөнцийн эзнийг өргөмжлөх хүсэлтэй хүнд ийм залт санаа байхгүй. Олон зуун жилийн өмнө Мөшех та нарт хууль бичиж өгөөгүй гэж юу? Гэтэл хэн ч тэр хуулийг алдаагүй дагаж чадсан бэ? Одоо тэгээд ямар учраас намайг алах санаатай байна гэж хэлжээ. Чамд муу ерийн сүнс шүглсэн байх шүү. Хэн чамайг алах гэсэн юм бэ? гэж тэнд байсан олон хүн хэллээ. Бям гарагийн амралтын өдөр нэг өвчтний гэдгээхэд минь та нар уурлаж намайг алах санаатай байсан. Мөшех та нарт хөвч хөндөх ёслол хийх тухай зааж өгсөн. Үнэн дээр үүнийг Мөшехээс олон зуун жилийн өмнө өвөг дээдэс чинь хийдэг байсан юм. ертөнцийн эзний хуулийн дагуу бям гарагийн амралтаар юу ч хийж болохгүй гэдэг атлаа хэрэгтэй бол та нар хөвч хөнддөг. Та нар Мөшехийн бичсэн хуулийг зөрчихгүй тулд ийм юм хийдэг бол өвчтөн эдгээсний минь төлөө бүү уурал. Аливаа юмыг гадаад байдлаар нь бүү шүүмжил. Харин шударгаар авч хэлэлцсэн гэж Иесус хэллээ. Иерусалим хотын хэдэн хүн хоорондоо ярилцаж манай ахлагч нар энэ хүнийг алах санаатай. Тэгсэн хэрнээ сүмийн хашаанд сургаалаа заахт нь эсэргүүцэхгүй юм. Түүнийг үнэхээр ертөнцийн эзний илгээсэн аврагч гэж үздэг байхаа. Гэтэл ертөнцийн эзний илгээсэн аврагчийн хаанаас ирснийг хэн ч мэдэхгүй байх ёстой байтал энэ хүний хаанаас ирснийг бид мэднэ. Үнээс үзвэл ертөнцийн эзний илгээсэн аврагч биш байлтай гэлцлээ. Миний хаанаас ирсэн хэн болохыг та нар мэддэг гэж бодож байна. Гэтэл үнэндээ мэдэхгүй. Би өөрийн хүслээр ирээгүй. Намайг илгээсэн ертөнцийн эзэн хэр зэрэг үнэт шударга болохыг та нар төсөөлөгчгүй. Харин би өөрөө сайн мэднэ гэж Иесус чамд ярьлаа. Үүний төлөө зарим хүн Иесусыг барьж авах санаатай боллоо гэж ертөнцийн эзний тогтоосон цаг хараахан болоогүй учраас энэ явдал тохиолдсонгүй. Бас олон хүн Иесуст итгэж хинч үүнээс илүү гайхамшигыг бүтээж чадахгүй учраас энэ хүн ертөнцийн эзний илгээсэн аврагч мөн гэж хэлжээ. Парс бүлгийнхэн Иесусийн тухай одны яриаг сонсоод Иерусалим хотын сүмийн зэрэгтнүүдийн хамт хэлэлцэж түүнийг баривчлуулахаар сүмийн хамгаалах бүлгийнхнийг явууллаа. Тэднийг ирэхэд би энд төр зур байна. Тэгэд би өөрийгөө илгээсэн эзэндээ буцаж очино. Та нар тийш очиж чадахгүй учраас намайг ирээд олохгүй болно гэж Иесус хэллээ. Бидэнд олдохгүйгээд энэ хүн хаашаа очих юм болоо? Олон Иудээчүүд гадаадд гардаг. Энэ хүн бас харь оронд очиж сургаалаа заах нь биднийг очиж чадахгүй. Бас ирээд олохгүй гэж байна. Ёстой ойлгохгүй гэж Иудийн сургаал заадаг багш нар хоорондоо ярилцлаа. Майхан гэдэг баярын сүлээр хамгийн чухал өдөр нь болдог байлаа. Тэр өдөр Иесус олонний дунд зогсон. Ундаасан хүн надад итгэж мөнхийн усыг авахтун.
амьдралд итгэгч мөнхийн ус миний хүмүүсээс гарна гэж ертөнцийн эзний сургаалд бичсэн байдаг гэж өндөр дуугаар хэллээ. Энэ бол ертөнцийн эзний ариун сүнсний тухай ярьсан хэрэг ажээ. Тэр үед Есүс хараахан алагдаагүй байсан учраас хүмүүс ариун сүнс аваагүй байлаа. Харин хожим нь ертөнцийн эзэн Есүсийг дахин амьлуулж дэлхийгээс аваад түүнийг амьлуулсан ариун сүнсээ хүмүүст илгээжээ. Есүсийг сургаал заахад энэ хүн ертөнцийн эзний илгээх аврагчийн өмнө ирсэн зарлага байна гэж хүмүүс хэллээ. Үгүй ээ, энэ хүн түүний илгээсэн аврагч мөн гэж зарим нь ярьлаа. Үгүй ээ, ертөнцийн эзний сургаалд бичсэн ёсоор тэр аврагч Давид хааны удам байх ёстой. Тэгвэл Давид хааны сууж байсан Бэтлехэм хотод төрсөн байх ёстой. Энэ хүн Галил аймгийнх учраас яавч тэр аврагч биш гэж өөр хүмүүс хэлж хоорондоо тал болон маргалдаж зарим нь Есүсийг баривчлахыг хүссэн боловч арай зүрхэлсэнгүй. Сүмийн хамгаалагч нар буцаж ирэхэд та нар яагаад Есүсийг барьж авчирсангүй гэж илгээсэн хүмүүст нь асуулаа. Хинч бидэнд тийм сайн сургаал зааж байсангүй гэж хамгаалагч нар хариуллаа. Тэр та нарыг бас мэхэлсэн биш үү? Бид ертөнцийн эзний сургаалыг сайн мэддэг учраас хэнд ч мэхлүүлэхгүй. Харин олон хүн түүнд мэхлүүлэн хожим ертөнцийн эзний шийтгэлийг авна гэж Парс бүлгийнхэн болон Иудейчүүдийн ахлагч нар хэлжээ. Урд нь Есүстэй уулзсан Парс бүлгийн гишүүн Никодим тэнд бас байлаа. Манай их эзний тогтоосон хуулийн дагуу хүний хэлсэн үг хийсэн үйлийг нь ойлгохоос өмнө шүүн шийтгэж болохгүй гэж Никодим хэллээ. Чи бас Галил аймгийнх уу? ертөнцийн эзний сургаалыг чи уншвал түүний нэг ч зарлага тэндээс төрөх ёсгүйг мэднэ хэмээн бусд нь тохуурхжээ.